оны төсвийн өрөөний мэдээлэл 27-28-ны төсвийн төсөл хэлцэж байгаа. Энэ хүрээнд нэг асуулт байгаамаа. Төсвийн доктортой байдлын зөвлөлөөс ингээд тухайлбал гол орлого болох нүүрсний экспортыг 60-аас 70 сая тонн байна гэдэг энэгээр дарга өөрөө ч ярьцлага өгсөн байсан. Ингээд санал болгоод тавьчихдаг. Учраас сайд болохоор 90 сая төгрөгнэ гэдэг. Тэгээ заавал ингэж тулах хэрэгтэй юм уу? Энэ зөвлөлийг чинь зөвлөмжийг авах ёстой. Энэ хүрээнд ажиллах ёстой юм шүү. Энэгээр даргын энэ байгуулагч хэр хүчтэй байгуулах нь зөвлөл орхичт юм уу? Зарим нь хуулийн цорхоо байна гэж тэрвээ төсвийн хүрээний мэдээлэл өөрчлөлт хийх юм бол ахиа судалгаа шинжилгээ хийх боломжгүй гэдэг. Хэрвээ энэ байгууллагын зөвлөмжийг даахгүй бол биднээс давсан төсөв, ихцсэн төсөв гэл ингээд банк хэрүүлээ хийгээл байх гэдэг байхгүй. Миний бодлоор бол хэмнэсэн төсвийг сайн төсөв гэж бодохгүй байна. Төсөв их байж болно, алдагдaltaй ч байж болно. Хамгийн гол нь зарцуулалт орлогоо зөв төлөвлөх ёстой гэж хараад байна. Тэгэхээр энэ дээр учраас сайд хэр оновчтой төлөвлөж байгаа юм бэ? Энгийн жишээ гэхтэл сая миний хэлдэг тэр 20 сая тонны зөрүүг одоо яаж нөхөх юм бэ? Өөр салбараас бол орж ирэх боломж бол байхгүй харагдаж байгаа. Нэгдэн. Хоёрт нь бямцөх даргаас асууя гэж бодод байгаа. Саяхан Эрдэс Монголын захирал нэг мэддэгдэх юм уу ярьцлага өглөө л дөө. Уг нь ерөнхий сайд цалингийн хэмнээ энэ төрийн өмчийн газруудыг багасгахыг магадгүй зарим нь одоо хай. Уг нь хөвчилж өстэй шүү дээ. Дуудлага болонд оруулаад. Энд чинь орлогын нэг өвсөр гэж харж байгаа. Тэгээ 3 сая төгрөгийг юу гэнэ үү? Хэрвээ 3 саяар цалин авах юм бол бид нар хулгай хийнэ гэдэг шууд зарлалаа шүү дээ. Та энэ үн дээр ямар арга хэмжээ авах юм? За нэг ийм л хоёр асуудал байна. Баярлалаа. За эхлээд Тучрал сайд хариулъя. Тэгээ Бямцэг сайд хариулах уу? За мэдээж энэ тоонуудыг гаргахад бол бид нар одоо хамгийн боломжийн одоо хувилбараар л тооцож байгаа л доо. Тэрнээс зөвхөн яамны ажилчид бид нар суугаад хийчихэж байгаа юм бас биш. Тэгэхээр яг одоо тэр үн тооцохдоо, тоон хэмжээ тооцохдоо бол би бол өнгөрсөн хугацаанд тэр нэг биржийн гэрээнүүд бүртгэгдээд за энэ гайл татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв дээр энэ биг датанууд төвлөрөөд энэ биг датан дээр их анализ хийдэг болсон нь бол энэ тоо бит хэмжээ төлөвлөхөд бол их төхөн боллоо гэж харсан. Дээрэс нь тэр биржийн гэрээнүүдийг шууд ингээд цахимдаар бүртгээд авснараа маш одоо тийм анализ хийхэд их төхөн болголоо гэж бас ойлгож байгаа. Тэгээ эдгээр дээр анализ хийсэн. За тэр олон улсын байгууллагууд би өөрөө тэр Bloomberg-ийн терминал дээр одоо тэр 14-5 байгууллагын яг тоонуудыг бол өөрөө ч гэсэн хэд харсан. Мэргэжлийн одоо эксперт шинжээчдийн санал бодлуудыг сонссон. Төсвийн доктортой байдлын зөвлөлийнхөнтэй ч гэсэн одоо уулзалт хийсэн. Ер нь бол мэргэжлийн эдийн засагч нар, санхүүч нар за энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийг бүрдүүлж байна. Тэгэхээр бид бол энэ одоо мэргэжлийн эрдэмтэн судлаачдын салбарын экспертүүдийн үгийг бол сонсох ёстой. Тийм учраас бол би одоо төсвийн доктортой байдлын зөвлөлийн байр суурийг бол одоо бүрэн сонсож түүн дээр одоо ажиллаж байгаа. Зүгээр тэр нэг 70-аас 80 сая тонн байх гэдгийг бол би төсвийн доктортой байдлын зөвлөлийн дарга энэ хоёрын ярилцлаган дээр байсан болов уу гэж харсан. Тэрнээс биш бид нар бол яг одоо энэ 9 тонн дээр иж гэдэг юм уу тийм албан байдлаар ингэж тэр тоо хэмжээг бол бид нар дэлгэсэн зүйл бол биш. Зүгээр нүүрсний үнэн дээрээ бол одоо яг зөвшөлдсөд энэ бол хамгийн боломжийн үн юм а гэж ингэж ойлголцоод бол хүрсэн. Тэгээ ер нь бас бид нэг зүйлийг ойлгох ёстой. Бид хаширлаад маш бага тоо хилээд орлогоо дахиад бууруулад байж болно. Гэхдээ манай эдийн засгийг өсөхгүйгээл засгийн газар нь яриад байвал гадаад дотоод зах зээл хүлээж аваад одоо юу гэж бас дүгнэх вэ гэдгийг бодох ёстой. Зээлжих зэрэглэл ч нөлөөлнө. Тэгэхээр энэ зээлжих зэрэглэлээ яаж хадгалж үлдэх вэ? Энэ гадаадын хөнгөлтэй зээл тусламж нөгөө яриад байгаа энэ 1.3 их 80-ийн тэр гадаадын зээлээр хийгдэх ажлууд чи явж иж бид бас төгрөгийн ханшаа барих, энэ зээлжих зэрэглэлээ хадгалах, энэ эдийн засгийн өсөлтөө хадгалах, хамгаалахад бол энэ бол маш чухал үүрэгтэй юм л. Тэрээс энд ингээл нэг тийм гутранг байдлаар
Тэгээ оруулаад ирэх амархан л да. Ер нь бол. Гэхдээ нэгт бол би бас шинэ ажил авсан. Тэр үрээндээ бол тоонуудаа мэрэгжлийн хүмүүсийн саналд үндэслэе. За хоёрт бол энэ тусгай шаардлагуудыг нь хатуу барья. Урсгал нэмэхгүй бай. Зарлагыг бол бид нэр тодтгсонгоосоо зарлага нэмсэн. Гэхдээ өмнө батлагдсан төсвөөс бол багасгсан шүү дээ. Адилхан. Тэгэхээр зарлага нэмнэ гэдэг бол цаанаа тэр чинь маш олон одоо давуу талууд бол ажиглагдсан шүү дээ. Цалин мөхс тавигдана, тэтгэвэр тавигдана, төсвийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Дагаад эндээс чинь бас худалдаа авагт нэмэгдэнэ. Тэгээ одоо мэдээж энэ эрэлтийг дэмжин шүү дээ. Тэгэхээр ер нь бол цаашдаа ингээл их агшаатал байхад нь хэмнэ гэдэг хариу арга хэмжээ авахгүй гэж болохгүй. Тийм учраас энэ удаагийн төсөв дээр ч гэсэн геологийн салбар дах нөө эрэл хайгуулын зардлыг 2 дахин нэмэгдүүлээд шинжлэх ухаанаа нэг жоохон дэмжиж ингээд ороод ирчих. Тэгэхгүй бол ийм үед зүгээр ингээд хумайл одоо байх юм бол цаашаа эдийн засаг чинь цаашдаа тэр өсөлтөө хангаж явж чадахгүй гэдэг бол асуудал юм байна л гэж би бол ойлгож байна. Бямцаг сайд нэмж хариулъя. За 2014 онд уулуурхаан төрийн компаниудын удирдлага менежментээр хангах чиг үүргээ Эрдэнэс Монгол компани байгуулж ирсэн байна лээ. Үүнд одоо Эрдэнэс 5 толгой, оюу толгой зэрэг компаниуд харьяалагддаг 16 компани. За үүнтэй адилхан уулуурхаан бус төрийн компаниудын удирдлага менежментээр хангах үүргээ компани 2025 оны 1-р сард Эрдэнэс Монгол компани байгуулсан. Үүнд одоо Мят Монголын төмөр зам, энэ цахилгаан станц зэрэг компаниуд орж байгаа. За Эрдэнэс Монгол компани бол ер нь одоо төрийн компаниудын удирдлагуудын цалинтай холбоотой асуудал дээр засгийн газар бас бодлого барьж байгаа. Энэ төрийн компаниуд дагсан шахаа өндөр цалин авдаг, ажилчдаас хэд дахин илүү цалин авдаг гэдэг асуудал байнга одоо гарч байдаг. Энэ дээр бол засгийн газраас төрийн компаниудын цалинг улсын их хурлын гишүүд сайд нарын цалинтай дүүцэх цалинтай байя. Улиралдаа хийсэн ажлын үнэлгээр улиралдаа урамшуул авдаг бай. Жилийн эцэстээ тийм үү KPI үнэлгээ хийлгээд төлөвлөгөө, санхүү, орлого, ашиг, зардал энэ бүх үзүүлэлтэнд дүгнээд одоо жилийн эцэстээс давхар урамшуул авдаг бай. Ийм зохицуултыг хийхээр судалгаа хийж ажиллаж байгаа. Энийг одоо бас Эрдэнэс Монгол компанийн захирал амар төвшин ийм бага цалингаар одоо ажиллаж чадахгүй хулгай хийнэ гэдэг асуудлаас тийм агуулгах ярилцлага өгсөн байсан. За үүн дээр сануулах арга хэмжээ авсан, сануулсан. За 100 хоногийн хугацаатай өрг өгсөн байгаа. 100 хоногийн хугацаанд одоо амар төвшин захирал энэ харьяа компаниуд дээр тодорхой ажлууд хийж, менежмент, санхүү одоо тодорхой маркетинг бүх чиглэлд тодорхой ажлуудыг орлогыг нэмэгдүүл, зардлыг бууруулж, үр ашиг нэмэгдүүлсэн байх ёстой. Энэ ажлууд хийсэн үгүйтэй бас гүйцэл нь харж байж дараагийн арга хэмжээг авнаа.